Ингээд ихний мэдээлэл Евразийн чөлөөт худалдааны хэлцээрийг 5 дугаар сарын 9-нд ялалтын баяраар үзэглэхээр төлөвлөж байна. За гэхдээ энэ хэлцээр байгуулагдсан тохиолдолд Монгол улсад ашигтай юу үгүй юу гэдэг асуудлаар гишүүд судалгаагаа наривчлах ёстой гэж үзэж байна. Иймээс ч байнгын орогоор хэлцээрийн төслийг дэмжих асуудлыг түр хугацаагаар хойшлууллаа. Махан бүтээг. За Монгол улс Евразийн худалдааны төр хэлцээрт 3 жилийн хугацаатай орж 360 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүйгээр арилжаалах нөхцөл үүснэ. За гэхдээ дотооддоо үйлдвэрлэж байгаа 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварыг нь хэвээр үлдэх замаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд хамгаалахаар хэлцээрт тусгаад байгаа гэлээ. Одоо Казахстаныгаар, одоо Кыргызстаныгаар одоо бүгдээр яаж энэ хэлцээрээс гарах уу гэдэг л асуудал явж байна. Тэр энэ дээр арай жоохон боломжтой анцсан дээр баха. Яагаад бид нар хойд талдаа төр хэлцээр хийдэг санал гаргасан бэ гэхээр хэтэрхий худалдаа 90% нь урт талтайгаа байна. Тэнцвэрээ хангаяал гэдэг ийм санал гарсан юм билээ. 90 хүнсний төрлийн буюу Монголд үйлдвэрлэж байгаа бараанууд дээр бэлэн бараа бүтээгдэхүүн манайх тарифын хөнгөлөлтөнд оруулаагүй. Гурил бол энэ хэлцээрт байхгүй. Гурилыг бол өнгөрсөн жил тарифыг нь тэгэлдэг нь манай өөрийн санаачлага. Тэгэхээр одоо буцаагаад гурилынхаа тарифыг тавих л асуудал байна. Гурилыг энэ хэлцээрт оруулаагүй. Эцсийн бүтээгдэхүүний төвшөнд бол орохгүй байгаа. Улаанбуудаагаа бол бүрэн хамгаалсан. Хүнсний ногоогоо хамгаалсан. Архипиаваа хамгаалсан. Сүүн бүтээгдэхүүнээ хамгаалсан. Ер нь бол бид өөрийнхөө хийж чадж байгаа зүйлийг бол бид 90% нэг орноос хамааралтай эдийн засгтай байгаа шүү. Хамгийн ойрхон, хамгийн бололцоотой зах зээл бол хойдолд байна. Энэ зах зээл рүү бид нар дайрах хэрэгтэй. Танд эргэлзэж байна. Та энэ тооцоо судалгаа сайн харуулдаг. Улс төрийн өнгөөр л бид нар юмд хандаад байна л да. 367 бараа биднээс одоо яг бэлэн байна уу? Энэ 5 орны стандартыг хангаад авч чадах уу? Энэ хамгийн гол зүйл байхгүй юу? Бэлтгэл гэдэг энийг л хэлээд байгаа. Тийм бүх бараа татваргүй ороод ирэх юм байна гэдэг ийм айдас давтуулаад байна. Яг манад үйлдвэрлэж байгаа 10 хэдэн бараан дээр бид нар татвараа авж байгаа. Авнаа. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Санаачлагыг гаргасан байх. Нөгөө талын хэлдэг ганцхан үг байдаг. Та нар ихэлсэн шүү дээ. Та нар эрд санал тавиагүй бол бид танад огт санал тавиагүй. Танаа зах зээлийг бид нар ингэж тоож харьцахгүй гэж хэлж байгаа шүү. Энэ төр хэлцээрийг байгуулаа 3 жилийн дараагаар бид нэр эндээс гарч болно. Манай улсын хувьд бол биднэрт ийм үйлдвэрлэлийн хүчин чадлууд үнэхээр хүнд харагдаж байна. Засгийн газрын гишүүн байхад тань энэ асуудлыг хэлсэн тийм ээ. Тэгээ тэр үед бол та бол дэмжсэн байр суртал байсан байх. Хүнсэн дээр бол нэмэр нөөтөө дотоодын үйлдвэрлэлийн хүнсэн дээрээ бид нар бууруулах боломж бол байна. Ер нь бол бид нар экспортоо бас жоохон олон талын болох шаардлага биш шүү. За ийхүү шүүмжлүүд хөвөрт судалгаа тооцооллуудыг дахин авч үзэх ёстой гэдэг агуулгаар хэлцээрийг түр хойшлууллаа. За уг хэлцээрийг ирэх 6 дугаар сард үзэглэхээр төлөвлөд байгаа юм байна.